Ultimate OTC application дээр түгээлт хийх заавар. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй ирэхээр системд нэвтрэх ба нууц үгийг 3 удаа дараалан буруу оруулсан тохиолдолд системд нэвтрэх эрх түгжигдэнэ. Энэ тохиолдолд системийн админ хандан түгжээг гаргуулах боломжтой. Түгээгчийн ирэхээр нэвтэрч орсны дараа зайлшгүй мэдээлэл талах үйлдэлийг хийх ёстой ба энэ үед ажилтны мэдээлэл буюу түгээлт хийх харилцагчид болон барааны мэдээллүүд орж ирдэг. Түгээгчийн хувьд дараах 8 зэсийг идэвхтэй байгаа 8 зэсийг ашиглах боломжтой ба мэдээ зэсэд тухайн түгээгчтэй хамааралтай мэдээлэл notification байдлаар ирдэг бол лавлгаа зэсээс өөрийн маршрутад байгаа харилцагчдын авлагыг харах боломжтой. Сабаглааны нэгтгэлээс тухайн өдрийн болон өмнөх өдрүүдэд очиж авч гарч явсан сабаглааны мэдээллийн нэгтгэл буюу итэл байдлаар харах боломжтой ба эхний үлдэгдэлтэйгээр мөн эцсийн үлдэгдэл харилцагчаас буцааж авсан авдар шилний мэдээллүүд харагдана. Параметрийн нэгтгэл зэсэд тухайн борлуулагч буюу түгээгчийн өнөөдөр очиж гарах ёстой байсан тоо, очиж гарсан тоо болон түгээлт хийсэн тоо хэрэг үлдэгдэлтэй ирсэн бол эцсийн үлдэгдэл болон агуулхад буцаасан тоонууд параметрийн нэгтгэл дээр харагддаг ба эдгээр лавлгаануудыг өнөөдөр болон өнөөдрөөс өмнөх огноогоор шүүлтийн харах боломжтой. Харилцагч зэсэд тухайн түгээгчийн маршрутад байх харилцагчдын мэдээлэл харагдах ба борлуулалт болон авлага хэрэг зээлийн лимиттэй бол үлдэж буй лимитийн мэдээллүүдийг тус харуулна. Бараа зэсэд тухайн түгээгчийн тохиргоо дээр байгаа барааны харагдах загварт байгаа бараанууд буюу түгээгчийн борлуулах боломжтой бараануудын мэдээллүүд харагддаг. Роутинг буюу маршрут хэсэгт тухайн түгээгчийн өнөөдөр борлуулалт хийх ёстой харилцагчдын мэдээлэл жагсаалт байдлаар харагддаг. Жишээ нь содон бөөний төв нисэх гэдэг харилцагчийн хувьд борлуулах барааныхаа тоог оруулж өгнө. Хэрв үлдэгдлээс их тоогоор борлуулалт хийх үед дээрх алдааг өгдөг. Сакстай буюу авдартай бараа борлуулсан тохиолдолд систем автоматар сакс буюу авдрын тоог тооцоолж санал болгодог ба хэрв бодитоор өгөөгүй бол тухайн тоог тэглэн цааш үргэлжлүүлнэ. Харилцагчаас авдар болон сакс буцааж авсан тохиолдолд саксны тоо гэсэн талбарт утгыг оруулна. Харилцагчаас барааны буцаалт авах боломжтой ба шалтгаан сонгож өгөөд барааныхаа тоог оруулдаг. Түгээлт хийж буй түгээгч төлбөрийн хэлбэрийг бэлэнгээс зээл рүү, зээлээс бэлэн рүү хөрвүүлэх боломжтой. Хэрв бэлнээр төлж байгаа тохиолдолд данс болон бэлэн дээр утгыг мөн адил хувааж хийх боломжтой. Хэрв түгээлтийн мэдээллийг үнэн зөв оруулж дууссан бол хэвлэх товчийг дарснаар тухайн түгээлтийн баримт 2% хэвлэгдэх ба 1% нь харилцагчдэр нөгөө хувийг нь түгээгч өөрөө авч явна гэсэн. Баримт хэвлэгдснээр тухайн түгээлтийн төлөв өөрчлөгдөх ба дээрх зурагт харагдаж байгаачлан хэрв тухайн харилцагчийн түгээлт хийгдээгүй байвал ажилд хийгдсэн гэдэг төлөвтэй харагддаг ба түгээлт хийсэн үед түгээлт хийгдсэн гэсэн бичигтэй болно. Шар өнгөтэй байгаа нь мэдээлэл илгээгдээгүй байгааг илтгэж байгаа ба мэдээлэл илгээгдсэний дараагаар түгээлт хийгдсэн гэсэн шар өнгийн төлөв нь ногоон болсноор дээрх харилцагчийн мэдээлэл борлуулалтын мэдээлэл илгээгдлээ гэсэн үг. Түгээлт хийсний дараагаар тухайн харилцагчдэр хийгдсэн түгээлтийн тоо, бараа материал болон сакс, авлагын дэлгэрэнгүй лавлгаанууд дээр тус нөлөөлөх ба түгээлт гэдэг багнад утгууд нь харагдана. Авлагын лавлгааны хувьд саяны содон бөөний төв гэсэн харилцагчийн нийт борлуулалтын үнийн дүн нь 412,416 төгрөг байсан. 10,000 төгрөгийг бэлнээр дансаар үлдсэн дүнг нь хийсэн гэх мэтээр дитэйл дэлгэрэнгүй мэдээллүүд харагддаг. Хэрвээ тухайн харилцагч хаалттай буюу ямар нэгэн шалтгаанаар энэ харилцагчид барааг борлуулж чадаагүй бол дэлгэцийг баруун дээш шудран дээрх сонголтыг сонгосноор тухайн харилцагчийн борлуулалтын төлөвийг өөрчлөх боломжтой. Хангалуун трейд гэдэг харилцагчийн хувьд харилцагчийн буруу захиалгын улмаас энэ харилцагчдэр борлуулалт хийгээгүй гэсэн сонголтыг сая хийсэн ба хүлээн аваагүй төлөвтэй харагдаж байна.
Мэдээлэл илгээсний дараагаар хүлээн аваагүй төлөвтэй болсон буюу тод улаан өнгөтэй ажилтны мэдээллийг засах боломжгүй тул түгээлтийн төлөвийг амжилтгүй болгосны дараа мэдээлэл илгээхээс өмнө анхаарч нэгтлэх шаардлагатай. Хэрв хүлээн аваагүй гэд бүдэг өнгөтэй байгаа буюу мэдээлэл илгээгээгүй байгаа үед тухайн харилцагчдаар борлуулалт хийх шаардлагатай болох юм бол мөн адил баруун тийш шудраад чекийг дарснаар түгээлтийн төлөвийг буцаах буюу энэ харилцагчийн түгээлтийг хийх боломжтой болно. Тухайн харилцагчид буюу маршрутад байгаа харилцагчдыг олноор нь хүчингүй болгох буюу түгээлтийн төлөвийг өөрчлөх шаардлага гарах тохиолдолд дэлгэцийн баруун дээр харагдаж байгаа X-тээр дараад бүгдийг сонгох гэдэг сонголтыг хийн батлах үед тухайн түгээгчийн маршрутад бүх харилцагчдын ажилтны төлөв өөрчлөгдөнө. Түгээгч борлуулалтаа хийж байгаа үед хүлээгдэж байгаа гэдэг тайвад ямар нэгэн харилцагчийн борлуулалт үлдсэн тохиолдолд түгээгчийн түгээлтийн төлөв дуустдаггүй ба бүх харилцагчид түгээлт хийгдсэн гэсэн төлөв рүү орон мөн мэдээлэл илгээсний дараагаар түгээгч түгээлтийн тооцоо хийх буюу санхүүгийн тооцоогоо хийх боломжтой болно. Тэгэхээр түгээгч та мэдээлэл илгээсэн эсэх болон хийгдээгүй түгээлт хийсэн эсхийг шалгаж байгаарай.